it take to know the beating of your heart? And can we really feel that rhythm from the start? Өглөөний минь мюслигээ хийж идэх гэж байна. Өнөөдөр өглөөний цайнд би таралтай мюсли хийж иднэ. Ойролцоогоор 150 мл тарган дээр жижиг амны алба нивсээ нэмээд хутгаад маш сайн хутгаад айгуу амархан гоё өглөөний цайны жор өгнө. Тэмээн яха. За тэгээд мюслинээсээ өчтөр мюслигээ өөрөө хийсэн байгаа. Мюслинээсээ нийлээ хийгээд какаоноос бас жохоо. Цэвэр хар шоколад ямар ч сахар ороогүй. За тэгээд дээгүүр нь жохоо ямар ч хамаагүй жимс нэмж болно. Мюсли өөрөө хатаасан жимстэй учраас дээгүүр нь жоохон жимс нэмээд тэгээд ганц хоёр хар чавга шийдээд тэгээд миний өнөөдрийн өглөөний цай болчихж байгаа юм да. Эрүүл мэндэд маш хэрэгтэй. Тийм өндимэр баядаг, тэжээлэг өглөөний цай. Маш хурдан бэлэн боллоо. What will it take to know the beating of your heart? And can we really feel that rhythm from the start? When I get close to you, it all gets kind of blurry. But I know, yeah, I know, that it's magic in that moment. Got me standing on top of the world. This is the right time, 'cause you're the one that I want. Standing on top of the world. This is the right time. And you're the one, and this love. Standing on top of the world. This is the right time. Standing on top of the. Can we sync our hearts and follow in our groove? Do you really feel it like I do? What will it take to know the meaning of the tune? Just feel it in the moment, feel it in the air. Never let it fade away. Feeling that it's magic, feel it everywhere. You got me standing on top of the world. This is the right time, 'cause you're the one that I want. Standing on top of the world. This is the right time. And you're the one, and this love. Standing on top of the world. This is the right time. Standing on top of the. This is the right time. Standing on top of the world. This is the right time. Standing on top of the world. Standing on top of the world. This is the right time. Standing on top of the. This is the right time, 'cause you're the one that I want. Standing on top of the world. This is the right time. And you're the one, and this love. Standing on top of the world. This is the right time, 'cause you're the one that I want. Standing on top of the world. This is the right time. And you're the one, and this love. Standing on top of the world. This is the right time. Standing on top of the world. Сард нэг удаа юм хөнгөн цэвэрлэгээ хийх чийдэг. Тэгээд хугацаанд дуулсан юм уу эсвэл хэрэгжилж дуулсан бүтээгдэхүүнээ ялгаж хайдаг байгаа. Миний Clarins Skin Illusion гэдэг
фаундейшн маань дууссан байна. Еврошагийн өдрийн тас хугацаанд дууссан. 6 сар хэрэглэх хугацаатай байсан. Энэ уруулын өнгөлөгчний таг налуу болоод дуудсан учраас хайж байгаа. Уруулын бальзам дууссан. Нуурны маск дууссан байна. Энэ харандаа бүр хатцсан учраас одоо хаяхаас өөр аргагүй болсон. Зөндөө удцсан. Кларенсийн сормосны бодог бас дуусаагүй гэхдээ нэлээд онгоолгоод удцсан жил гарan болсон учраас одоо хайж байгаа. Миниатюр байсан жижигхэн. Вишигийн нуурны тас маань дуусаад тэгэхэд би Кларенсийн нуурны тас авсан байгаа. Нилээн удаа хэрэгсэн 3-4 сар хэрэгсэн байгаа ямар ч байсан. Тэгэхэд энэ ямар ч хэрэггүй нэг юм тэнний багсыг басгаа энэ. With all my heart I love you. Өнөөдөр хэдүүлээ миний энэ хавар гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг цэгцэлсэн байгаа. Тэгэхээр юу үлдсэн талаар одоо бүгдээрээ хамт харцгаая. Хамгийн сүүлд худалдаж авсан бүтээгдэхүүн гэвэл Кларенсийн нарны тос авсан байгаа. 30 таг дүрзүр. Энэ биенд ч түрхэж олон, нүүрэнд ч түрхэж олон. Одоо нэр авч явах юм шүү. Би одоо туслан явах гэж байна. Тэгээд гарын тос, тэгээд энд ийм жижиг аяны 50 мл-тэй remover буюу нүдний будаг арилгагч. Энэ бол та бүхэн мэднэ. Өөр нь хөөрчлөгдсөн байхгүй. Энд Кларенсийн 2 тоног нүүр угаагч маск охины тасаа хэрглэж дуусахгүй бол одоо 6 сар болоод хугацаанд дуусгах байгаа учраас өдөр болго хэрглэж байгаа. Өмнө нь хайрлаад өнжөөд хэргэлдэг байсан. Тэгээд Кларенсийн 1 фаундейшн маань дууссан. Түрүүн та бүхэн харсан, хайсан байгаа. Тэгээд энэ тавьд өөр нэг шинээр нэмэгдсэн байхгүй. Энэ жижиг хөөрхөн баахан 5 мл-тэй 8 мл-тэй маскнуудыг сая нарны тас авахд бэлгэн төгсөн байгаа Кларенсаас. Тэгээд би салхураад unbox бичээгүй зүгээр одоо та бүхэнд харуулчихъя. Тэгээд бэлгэн тас иймэрхүү юмнууд ирсэн. Им жижиг уруулын бодог, уруулын масл иймэрхүү юмнууд өчигдөр би нэрэн Монгол руу шууд явуулсан. Зарим бүтээгдэхүүний маань шууданд аваагүй яагаад гэвэл энэ таг нь муу учраас юм өнөртөө бас нэг охинд бэлэглэх байсан боловч таг нь муу учраас шуудан дээр авахаас цатгалсан. Замдаа гоожод бөөнөр болох байх гэдэг. Зя тэгээд иймэрхүү цэвэрлэгээ өнөөдөр хийлээ. Энд болохоор өмнө нь байсан л юмнууд байгаа. Энд нэмэгдсэн юм гэвэл зөвхөн юм антицеллюлитний тус. Тэгээд пилингүүдээ би ийш нураасан баа. Энд болохоор үсний масл нэмэгдсэн. Та бүхэн өмнөх блог дээрээс үзсэн бах. Зя иймэрхүү л анда. Тэгээд би өнөөдөр одоо цуслан явах гэж байна хүүхдүүдтэйгээ. Цуслан дээр очиж бие жоох наран чаръя гэж бодож нэгэнд 70 авч чадахгүй байгаа эвлэрч гисэн учраас орж ирсэн. Цуслан дээр ойжж наранд жоохон хөвтий даа гэж бодож чинь тэгэхгүй бол бүр арай дэндүү цагаан юу бүгэн дөр өмсгөр арай дэндүү цагаан. Тэгээд өнөөдөр байдаг чадлаараа нингэн хувцалсан байгаа. Энд болохоор усны хувцшууд би дотор нь өмссөн очиод майка тайлаад усны хувцастайгаа бие шарна. Тэгээд тэнд миний богинохон шорт байгаа учраас шортоо өмснө. Ингээ болоодаа тэгээд блог үргэлжлүүлээд үзээрэй. Цуслан дээр ирсэн байна. Амар халуун байна. Цуслан дээр ирсэн чи манай хоёр хөгшин маань хүнсгүй болчиж ойр зүрийн ядаж сүү талах төмөс авчирч өгд юм уу гэд би явж байна. Тэгээ дуугаа авахгаас дуугаа угаах хийсэн яана. Хамгийн гол нь дуун дээр маань нөгөө нэг ачааны бэхлэлтэй байхгүй хотын дугуй учраас. Тэгээд би юм шорттай сандалтай амар халуун маань өнөдр. Ямар ч зүйл үүргэвч авц үүргэвчэндээ талаахсан хиндэ. Тэгээ нөгөө эмэгтэй хүнийхээ ирчээр баах юм авчихгүй л одоо нэг 2 км яваад дууга энд перкэлчлээ гайгүй байгаа. Цоожин авах мартчихэж. За. Одоо энэ дэлгүүр харагдах. Камер халаа өрсөж унлаа. Модны өдөрч явсан зогсоодох юм. Энэ хараа. Ямаа хэтрүүл аавны чилээгүй. 2 тор юм аваад. 1 тор 2 тор. Тэгээ дахиад үүргэвч дүүрэн. Хараа гэж явж байна. Дуунда ачааны сэдэг
хадуулна ер нь. Өөрөө жижигэн толдал явсараад энэ дэрлээ. Өөрөө том байсан бол бүтэхгүй. Амар халам. 28-29 мөсөн градус агшгүй нэ. За одоо цааш явна. 1 км гараа явцаад амар ч 1 км үлдсэн. Дүнгийн гэртээ ирлээ. Гэртэйг нь цусан дээр очлоо. Хүүхдүүдтэй өнөөдөр тухайн юм ахаар оливын тоснд котлет хийж байна. Ийм нингэн хийж бол хурдан болдог байхгүй юу? Амар. Тэгээ зөвлгөн гал дээр рагу маань бүтэн литр байсан 3 хоноод ингээд дуусч байна. Тэгээд өнөөдөр идчихэд маргааш дахиад шинийг хийх юм гэж бодож байна. Ийм шилэн савнд өргөгчөнд хадгалахад бол яахчгүй. Нэн котлетэндээ болохоор зөвхөн давс тэгээд жоохон базилик укроп нэмсэн байгаа. Хүүхдүүдийн учраас ерөөсөө өөр илүү тутам нэмээгүй. Ямар ч гэсэн өөрөө махидгүй гүрийж байгаа. Загас ногоо самар энтер идэж байгаа. Блог үргэлжлэсээр байна. Өнөөдрийн бичлэгээр би давхар бас гидсний булчин хэрхэн чангалах, гизээр болон бэлхүүсээр хэрхэн турах хамгийн гол найрс хэрхэн чангалах талаар өөрийнхөө туршлагаас хүүхэлд хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр миний бэлхүүсний дайраг бол хизээж 60 байгаагүй, хамгийн доод нь 62 байсан. Ерөнхийдөө бол миний биеийн фигур нэг юм дөрвөлжиндөө банц хэлбэр гэж ярьдаг орсоор палка буюу банц хэлбэр гэж ярьдаг. Ийм дөрвөлжиндөө хавтгаад үе хэлбэртэй л дээ. Ерөнхийдөө бол миний өөрөө яг биеийн хэлбэр яг над шиг ийм төрлөхөөсөө ийм биеийн галбартай охтууд маань бэлхүүсээрээ турахад маш хэцүү байдаг. Турлаа гэхэд нөгөө яг өөрсдийнх нь цаанаасаа өвөгцсөн тий галбар нь ийм байгаад байдаг учраас хит ингэж нарийсах боломж байдаггүй. Тэгэхээр яаж бэлхүүсээ тодруулж гаргах вэ гэвэл зэжнийхээ булчинг чангалж чэжээр өргөсгөж болно. Үзүүнийхээ булчинг чангалаад үзгээр өргөсгөж болно. Тэгэх юм бол бэлхүүс өөрөө аяндаа ингэж жоохон нарийсаад гоё галбартай болж ирж харагддаг. Тэгээ хамгийн гол нь хичнээн ийм хавтгааж гисэн заавал тасгал хийж булчингийн хөгжүүлээд урдлынхны 6 булчингуудыг ил гаргаж ирэх юм бол хамаагүй гоё галбартай болж харагддаг. 100 цаг ирж байгаатай холбоотой би бэлхүүсэндээ сүүлийн үед нэлээд анхаарал тавьж байгаа. Яаж байгаа вэхээр яг манай мах идэхгүй сар эхэлж байгаа одоо. Тэгээд энэ сартай холбогдуулаад би ерөнхийдөө нэг тийм мошны буюу маш сайн гиз цэвэрлэгээ хийж шийдсэн. Тэгээд гиз цэвэрлэгээ хийхэд бол авсан бүтээгдэхүүн тийм та бүхэн ийм бичлэгээс үзээрэй. Би энд линкийг оруулаад тавьчих доор дээргүү. Хүнсний тал дээр бол тэр бичлэгээс дэлгэрэнгүй үзэж болно. Хэрвээ хуурай массажны талаар ярих юм бол би одоо өнөөдөр дөнгөж массаж хийгээд дүүшинд ороод цойтгоо вацнот юм байна. Хуурай массажны талаар ярих юм бол маш бас урт бичлэг болох учраас тусдаа бүрэн хэмжээний тайлбартай яаж хийх дараалалтайгаа бичлэг маань бас YouTube дээр гэж байгаа та бүхэн ороод үзээрэй. Тэндээс үзээд хуурай массаж хийж болно. Тэгэхээр хуурай массаж хийсний үр дүн дээрээс нь махадгүй одоо өнөөдөр 5 дахь хоног дээр явж байна. Ямар ч сар махадгүй гүрийн гэж бодож байгаа. Гэвч цэвэрлээ ерөнхийдөө организм
маш сайн зөвлөлт тэмцэлгээ хийн. Тэгээд одоо жимс ногоо элбэг гарч байгаа. Дээрээс нь маш их уур бүтээгдэхүүнээс хүнсний бүтээгдэхүүнээс уурга нөхөд авчих учраас мах заавал идэх шаардлагагүй гэж үзсэн. Би одоохондоо тэгээд хэр гүрийг хийвч гэсэн харыг бижмс махгүй бол нэлийн хэцүүддэг, хүнштэй, стресстэй ямар ч байсан тэгээд чадлаараа гүрийг хийх гэж байна. Гурав дахь нөлөөлж байгаа зүйл маань гэвэл вакуум дасгал. За вакуум дасгал бас тусдаа тайлбартай маш ойлгомжтой дасгал YouTube дээр байгаа. Богино хэмжээний та бүхэн ороод үзэж болно. Өнөөдрийн блог дээр бас давхар вакуум дасгал ороод явсан байгаа. Хайлттай хэрвээ та бүхэн өмнө анзаарсан бол вакуум дасгал, хураа массаж, тэгээд хүнс гурваа ингэж микс болгоод давхар хэрэгжүүлээд явах юм бол маш хурдан, маш сайн үр дүн төрж болно. Ерөнхийдөө 5 хоногийн дотор бол би 1 см хассан байна. 62 хүртэл хасах зорилготой байгаа. 64-өөс 63 болсон байна гэдэг бол 5 хоногийн хугацаанд маш хурдан үр дүн гарсан байна гэсэн үг. Тэгээд цаашлаад идэвхтэй ядаж 27 хоног гэдсээ зөвлөх юм бол орж ясан 62 руу орох байх. Буцаад ерөнхийдөө бол миний төрхөөс өмнө ч гэсэн 62 байсан. Төрсний дараа бол үсрээл 74 байсан. 74-өөс буцаад 62 руу орж исэн тохиолдол байх нь байгаа. Гэхдээ энэ жил бол ихэнхдээ 64 тайсан. Бас нэг шалтгаан бол би маш эрчимтэй гидсний таталт хийсэн байгаа. Гидсний таталт хийгээд гидсний булчин хөгжүүлж байгаа планк тасгал хийж байгаа тохиолдолд булчин хөгжөөд жоохон булчин наашаа ялгараад ирэнгүүт буцаад гидсний тойрог маань нэмэгдэх юм тохиолдол байдаг. Тэгэхээр энд бол санаа зовоод ах юм байхгүй яа гэвэл нэмэгдсэн ч гэсэн галбиртай болж байна гэсэн үг хамаагүй. Үнжсэн биш те одоо чанга гарстай чанга галбиртай болж байна гэсэн үг. Миний хот ингээд цохоод үзэх юм бол булчин чангарсан нь бол илт мэдэгдэж байгаа. Тэгээ хамгийн гол нь хажуугийн булчин бас чангарч өгсөн байгаа. Энэ хоёр талын дунд талын юм хонхоргоо гарч ирсэн байгаа. Тэгэхээр энд нөгөө булчингууд ялгараад эзний голын анхаарал гарна гэдэг бол бас дасгал хийсний өөрчлөлт гарсан байна гэсэн үг. Тэгээд мөн нурууны голын дасгал хийгээд үр дүн үзэж байгаа тохиолдолд тэгэхээр бэлхүүсээрээ ерөнхийдөө турахад бол бүтэн ингэж тойрог турдаг байгаа. Зөвхөн урд хэсэг штэй хажуу хэсэг шин нуруу гараж гисэн тураад тэгээд нурууны гол булчин чангараад голын хонхорхоо гарч мэдэгдэж өгөх хэвээр ийм байгаа. Тэгээд ямар ч гэсэн хэрвээ та бүхэн сонирхолтой бол дараа бүрэн хэмжээний зөвхөн бэлхүүсээрээ хэрхэн турах вэ? Гидсний булчин хэрхэн чангалах вэ? Хэрхэн бэлхүүсээрээ нарийнхан харагдах вэ гэсэн юм сэдвтэй бүрэн хэмжээний маш дэлгэрэнгүй тайлбартай бичлэгийг би өөрийнхөө туршлага дээр тулгуурлаад тийм заавартай бүр тасгалтай нь ингээд хамт оруулж хавсаргаж нэг бичлэг болгож оруулж өгч болно. Бүр бүтэн хэмжээний зөвхөн бэлхүүсний талаар. Тэр өнөөдөртөө бол нэг иймэрхүү халт мэдээлэл өглөө. Тэгээд энэ процессыг би үргэлжлүүлээд ямар ч байсныг одоо дахиад 2-7 хоног хийн гэж бодож байгаа. Тэгээд ямар үр дүн гарах нь тэр үед бас үр дүнгээ би Facebook групп дээр ч юм уу зарлаад хуваалцъя гэж бодож байна. Өнөөдөр бас нэг пост оруулсан байгаа зурагтай богино хэмжээний. Тэгэхээр та бүхэн хэрвээ сонирхолтой бол миний буларс блог гэдэг Facebook групп руу маань ороод гишүүн болоод тэндээс байнга мэдээллүүд үзэж авах боломжтой. Яг л би тэнд ихэнхдээ постууд бичдэг байгаа. Тэгэхээр YouTube дээр гэхээсээ илүү бас тэндээс мэдээлэл илүү авч болно. За нэг юм хэсэнтэй энэ да. Тэгээд ямар ч байсан 1-2 гэлтгүү сантиметр буурж аваад бас сэтгэл маш хангалуун байна. Тэгээд хамгийн гол нь бэлхүүсний тойрог ярьж байхад язралт ярихгүй өнгөрч яаж болохгүй яа гэвэл язралт бол маш чухал, маш том сэдв. Бэлхүүсээрээ турж байгаа тохиолдолд язралттай үед бол одоо жишээлбэл энэ хураа массажийг хийхийг хоригддаг ч юм уу ийм тохиолдлууд байдаг. Тэгээд хэрвээ та бүхэн сонирхолтой бол би 3 удаа турсан байгаа. 3 удаа түрхтээ ойрхон турсан байгаа. Тэгээд 3 удаа миний арьс чангараад, сулраад, хүнжээд янз бүр болсон гэсэн үг. Тэгээд ямар ч байсан язралт бол байхгүй. Хэрвээ та бүхэн анзаарсан бол ямар ч язралт байхгүй байгаа. Тэгэхээр энэ тухай бас би та бүхэндээ дараагийн төсний тойрогны талаар дэлгэрэнгүй ярих сэдв дээр бас хавсаргаж өгч болно. Хэрвээ сонирхолтой бол хэрхэн язралтгүй төрөх вэ? Хэрхэн арьсаа төрсний дараа буцаагаад маш сайн чанартай чангалах вэ? Хэрхэн язралтаа сэргийлэх вэ гэсэн юм сэдвүүдийг бас нэмж оруулж хавсаргаж болно. Хүсэх юм бол тусдаа бичлэг хийсэн ч болно. Тэгэхээр та бүхэн маань бас саналаа хэлээрэй. Та бүхний буцаагаад бичих сэтгэгдэл буюу буцаагаад үзүүлэх реакцаа чинь хамаарж би энэ бичлэгийг хийх шийднэ. Тэгэхээр ямар ч байсан дотроо нэлээд зөвлөх хэрэгтэй учраас
яг хизээ гэдгийг нь уламжлуулж чадахгүй. Тэгэхээр та бүхэн маань сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe дараад дараагийн бичлэгийг хүлээж аваарай. За та бүхэндээ өнөөдөр хамт байсан маш их баярлалаа. Өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгая гэж бодож байна. Тэгээд тоо модохгүй дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.